John Ronald Reuel Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зөвхөн хараас ч хөгжүүлж чаддаг тамд очиж төрөөр гэсэн жижиг зөвхөн хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт Тавтай морил. Бат Эрдэнийн үндэс суурийн зохиол Сүнстэй тулалдагч. Нэгдүгээр хэсэг. Мянга 307 оны зуны нэгэн өдөр Тувазын удам хээр тал зуны нарны элчинд алтран шаргалтаж хоороо ус шорооны үнэр хэрийн зөөлөн сэлгтэй сүлэлдэн алсыг зөрөн одоно. Энэ бол их эзэн төрний сүр хүч бүрэн бөхөөгүй алдар суун дөрвөн зүг цурайдсан он жилүүдийн нэг байлаа. Эзэн хааны ордны ойролцоо орших өргөн захад амьдрал хоромж тасардаггүй. Тэрхүү зах нь энгийн 8 ааны газар бус эзэн төрний амин содос олсон худалдааны төв байлаа. Алс дорнод Туваз, Перс, Хятад тургийн нутгаас ирсэн худалдаачид энд цугларч морь, торго, төмөр, давс, ангийн үнэт арьс зэрэг ээлд бараага арилжин солилцсон. Янз бүрийн хэлээр өрнөх яриа, наймаачдын чанга дуудлага, тэмээний бүйлэх, морьдын төргөх чимээ нийлэн захын агаарыг тасралтгүй дүүргэнэ. Хэрийн сэлэх хүлгүүдийн дил сүлийг намуухан илбэж, нарны гэрэлд тэдний хөлс мөнгөн өнгөр туяаран гялалзана. Захын төв хэсэгт морь арилжих 8 хамгийн их хөл хөдөлгөөнтэй байлаа. Урт уяа татсан талбайн дагуу олон 100 хүлгийг эгнүүлэн уйжээ. Хүлэг бүр омог сүр өнгө цус, бие галбир, удам угсаагаран ялгарч 8 ачид адууныхаа хурд тэнхээ шинжийг амууралдан магтан өгүүлнэ. Янцгах морьдын дуу, эмээлийн ангинах чимээ, 8 ачдын дуудлага нийлж захын уур амьсгалыг улам буужигнуулж байв. Болчин шөрмсөн зангирсан намхан нуруутай хээр азраг, урт хөлтэй хурдангүү, алс нутгаас авчирсан араб үйлдвэрийн нарийнхан биетэй дөлгөөн харцтай хүлгүүд эгнэн зогсон. Худалдаачид морьдын аман гайлган шүдийг үзүүлж, туурайг нь өргөн шалгуулан заримыг нь задгаа талбаагаар давхиулж хурд тэнхийг нь гайхуулна. Туурын дөвргөн газрыг дөргөөж шороо буужигнуулан босгоно. Тулааны өмнөх сүрлэг жигсаал мэт сонсогдно. Монголчуудын амьдралын үндэс болсон мал аж ахуй энэ зах дээр хамгийн тод илэрнэ. Морь гэдэг тэдний хувьд унаа төдий бус, тулааны анд, эрх мэдлийн бэлэг тэмдэг, хөрөнгөчнээ нэр төр амьдралын баталгаа байлаа. Нэг сайн хүлэг бүхлүүдэн айлын хөв заяаг өөрчилж, эзний алдар хүндэд хүргэх хүчтэй. Захын нэгэн захад тэмээний урд цуваа ачаага буулгах хар зогсож, нөгөө талд нь торго дурдан дэлгэсэн хятад худалдаачид мөнгө зоосоо нарийн тооцоолон арилжаа хийнэ. Персийн мөнгөн дэрхам, хятадын зоос, монголчуудын адуу, төмөр зэвсэг, давс, ангийн эрэс бүгд нэгэн дор үн хүрч, зарим морийг бүр цэргийн алба хаах эрх, эсвэл үнэт хоёрыг дуулгаар хүртэл сольдог байв. Гэвч тэрхүү их хөл хөдөлгөөн дунд бусдаас онцгой нэгэн хүлэг бүхний анхаарлыг өөртөө татна. Хар саарл зүстэй өндөр нуруутай тэр морь гал шиг хурц нүдтэй адлаа ямарч төгшин хөдөлгөөн гарахгүй тайван зогсоно. Эргэн тойрондох олон морь төргиж янзгааж байхад тэр ганцаараа сэлгэний урсгалыг жанзаарч буй мэт нам гүмхэн. Худалдагч нь түүнийг бахархалтайгаар хэрийн сэлхийгч гүйцэх хурдтай хүлэгдээ хэмээн магтах авч ойртон ирсэн хүмүүсийн нүүрэнд үл ойлгох түгшүүр тодорно. Тэр морин дөгөх тусам хүмүүсийн яриа өөрийн ирэхгүй намсаж инээд хөөр хүртэл алсран одох шиг санагдана. Хэн нэгэн гар сунган өрхийг завдах бүрд сэлэх гинт чигээ өөрчилж хуураа шороо эргэлдэн босож ойролцоох морьд хүртэл тавгүйтэн тургах нь үл үзэгдэх ямар нэгэн хүч тэр газрыг эзгэнсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Иймээс тэр хүлгийг хүмүүс сонирхон ширтгэхээс цааш зүрхэлдэггүй байлаа. Тэрхэн агшинд морины өмнөр нүүр толгоогоо бүрэн халгалсан үлтэн хэмэгтэй чимээгүйхэн ирж зогсов. Түүний өмссөн урт нөмрөг салхинд үлэлэг намирх бөгөөд нүүр царай нь огт хонж харагдахгүй.
Эмэгтэй бусдын адил холоос ажигласангүй. Тэр тайван алхалсаар хүлгийн дэргэд очиж нүд шүд туурай булчин шүрмсийн нэг бүрчлэн нэгтлэн шалгав. Морж түүнийг эсэргүүцсэнгүй. Харин ч урд өмнө хиндэж үзүүлж байгаагүйгээр нам гүмзөгсөн үл таних эмэгтэй хөдөлгөөн бүрийг ажиглаж буй мэт харагдана. Шалгаж дуусмагцсан эмэгтэй аажуухан эргэн морийг худалдаалж байсан нэрийн өмнө очиж зогслоо. Бүсгүй намуухан хоолоогоор энэ хүлгийг хэдээр үнэлэх вэ гэвэл худалдаачин өөрийгөө нуусан этгээдийг гэрхэ харж ажиглаж эрүүнд хөтгөн ямансахлаа хідэн уруугаараа тэмтэрэн үрж байснаа. 50 зоос гэлээ. 3 болон түүнээс дэш үхрийн үнэтэй хүлэг болох нь. Үнэтэй ч гэсэн үнэндээ таарсан аргамаг хүлэг юм. Авъя гэж хэлхийг сонссон худалдаачин эхэндээ маруухан аашилсан ч мөдгөн нүд дүүрэн инээмсэглэл тодруулан наймаалцсан. Худалдаачин морио цулбуураар нь гардуулахаас өмнө "Чи чинь ямар хүн бэ? Зүс царайгаа харуулахгүй маа?" хэмээн хөд инээн. Бүсгүй биеийн хөдөлгөөн гарынх нь ерөөсийн тайван байдал худалдаачны анхаарлыг өөрийн ирэхгүй татав. Тэр гэнэтгэн ураг шалхаж бүсгүй мөрнөөс шүүрэн барьснаа нүрийн халхалсан альчуурыг санамсаргүйгээр хуулчихав. Тэр мөчөд захын хөл хөдөлгөөн хүртэл намжих шиг боллоо. Түүний өмнө зогсож буй бүсгүйг ануугаа гэдэг. 25 орчим насны залуу төрхтэйж царай төрхөн жирийн хүний туулдаггүй хувь төвлөнгийн уул мөрийг өөртөө тээжээ. Нүүрний арьс нь аимшиг түлэгдэлд гүн шархны сарвар хачин жигтэй татагдан эдгсэн тул анхаарсан хүмүүрийн сэтгэлд цочрол төрүүлнэ. Зарим нь түүнийг өрөвдөн харж хэсэг нь хайдас тавцсан мэт харцаа буруулдагч түүний төрхийг үзэгслэнтэй гэж хэлэх хүн үгүй үз. Гэвч тэр бүх сорвны дундаас амьд үлдсэн ганцхан зүйл нь түүний нүд байв. Нэг нүд нь мөнхийн харанхуйд залгидсан мэт амьгүй сохор. Харин нөгөө нүд нь цагаан манан бүргсэн мэт бүдэг туяатайч хүнийг бус цаадах үл үзэгдэх ертөнцийг ширтэж буй мэт жихүүдэс төрвлөм хүйтэн харцтай. Тэр нөмөргийнхөө дотор Монгол дээлөмсөн боловч энгийн хүний хувцастай ухтай дэлгүй. Зах ханцвэн өнгө алдсан ясан зүйлт сэлбэртэй жижиг чимэглэлээр гоёж алхах тоолонд нь тэдгээр нь хоорондоо үл мэдэг харшилдан хүйтэн жингэнэх чимээ гаргана. Хүзүүнээс нь унжсан тойл мэт өнгөлсөн жижиг ялгар эдэллүүд нарны гэрлийг ботраган хойж түүний дөрвийг нэгэн зэрэг тодруулж бас үл мэдэг бүдгэрүүлэх мэт санагдана. Түүний барьсан зэвсэгч бусдын хас өөр байв. Энгийн ээлд бус хүний өндрөөс журт шулуун эртээ бараан өнгөөр туяарсан зэвсэг гартаа хатгажээ. Элдний эр нарны гэрэлд гялалцахын оронд эргэн тойрны гэрлийг өөртөө шингэн зэлгэж буй мэд бараан өнгөөр сүүмэлцэн. Худалдаачин цочин ухрахтай зэрэгцэн хүйтэн ган эр түүний хүзүнд яг тулан зогсоход эргэн тойронд байсан хүмүүс амьсгаагаа хүртэл түгжин ширтэн. Тэдний айсан зүйл нь илд биш байл. Харин түүнийг атгаж зогсох энэ үл таних эмэгтэй өөрөө байв. Худалдаачин "Гэгэн загүйсмэн чи чинь" гэж үгээ гүйцээгээгүй байхад бусад хүмүүс дүүлэн холдож чөтгөршгөл үзэж байв. Ануу илдээ аажуухан буцааж хуйлан хүйтэн ган эрийг нөмөргийнхөө дор нуув. Түүний хөдөлгөөн яруу биш. Харин ямар ч илүү хүч зарцуулсан шинжгүй тайван бараг дэг журамтай мэт байлаа. Өмнө нь худалдаж авсан морин захын захад уяатай байсан тул тийшээ зүгэллээ. Яг тэр үед дөрөвнээс хойш нэгч хөдөлгөөн хийгээгүй байсан худалдаачны хамгаалагчид болох хідэн зэвсэг тэрс түүнийг тойрон хөдөлж эхлэв. Тэдний нүдэнд сэрэмж өшөө хорсол зэрэгцэн асаж гараа илд чадрууга аажуухан сунгана. Гэвч худалдаачны чанга дуу тэднийг зогсов. "Үсгүй минь хүлээ. Мөөхөр зангийн минь өршөөгөөрөө болчмгүй үйлдэл гаргаж таныг эвгүй байдалд оруулсан бол өршөө намайг." Тэр үгийг сонсоод ануу алхмаас харууллаа. Тэр бүрэн эргэж харалгүй зөвхөн мөрнийхөө дээгүүр хагас хажуу тийш толгоогоо баг зэрэг гэлжилгэн зогсов. Хормохон зур чимээгүй байдал захын дуу чимээг дарж орхилоо.
Дараа нь тэр ямар ч үг хэлэлгүй зүгээр л толгоогоо үлэлэг дөгсөн нь уучлсаныг илтгэнэ. Тэгээд нүрээ халахалсан нөмргөө дахин янзалж өмнөх шиг үл мэдэг бараг хүний анхаарал татахгүй дүр төрхтөө боцож орлоо. Ануу саяхныг хүртэл унаж ирсэн морныхоо имэйлийг авч түүнийг өөр хэн нэгэнд хямд үнээр зарж хав. Тэгээд бүсгүй худалдааны талбараас аажуухан холтлоо. Арийнхан дуу шувуухан 8 арилжааны хашгиран алхан бүрдэн бүдгэрсээр хүмүүсийн бөөгнөрл хаажмаар сэргижин эцэстэн өргөн хэрийн намгүм орчин шилжин орчээ. Агаарч илүү цэвэрхэн илүү хүйтэн мэдрэмжтэй болж захын үнэр ард үлдэн алсрана. Ануу мориндо имэйлээ тохож шалган нэгэн жижиг уутнаас худалдаж явсан жимс хуурай хүнсээ гаргаж явууд дундаа идэнэ. Түүний алхам тогтвортой, морин шамгалан тайван. Гэвч намгүм байдлын дунд түүний доторх бодол улам төрж байлаа. Захаас айлгэдийн холдож, хээр талын хоосон зай тэлэх тусам түүний сэтгэлд нэгэн хуучин мэдрэмж дахин сэтрэнэ. Хүмүүсийн айдас, харцнаас цухтаах зуршил, мөн түүнийг тойрон хүрээлэх үл үзэгдэх сүудэр энэ бүхэн салхины чимээнээс илүү чанга дуугаар дотроос шивнэг шиг. Намайг Анууга гэдэг. Монголын их төрийн сүр хүч дөрвөн зүгт хурж, алс газрын хаад хүртэл манай хаадын нэрийг сонсоод эмээлээсээ буудаг болсон энэ цэгийн тухай хожим хүмүүс түүхийн сударт олон янзаар өвүүлнүз. Зарим нь морин цэргийн хүчийг бичнэ. Хэсэг нь байлдан дагуулсан хот сууринг тоолно. Нөгөө тал нь алтан тамга, хар туг их хаадын зарлигийг дурсан. Гэвч тэдний цөөхнөн л энэ өргөн тал нутагт хүнээс өөр юу амьдрдгийг мэдэх болно. Хэрв чи мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг бол миний үгийг сонс. Хэрв онгод савдаг газар усны эзэн өвгдээдсэн сүнс хүний амьдралтай зэрэгцэн оршдгийг үгүйсгэхгүй бол миний туулсан замыг ойлгоно. Харин нүдэнд үзэгдээгүй бүхнийг хотлох хэмээн боддог бол энэ яриаг сонсох хэрэггүй. Учир нь үл үзэгдэх юмс хүний итгэлээс үл хамааран оршдог. Хүн ил дайсантайгаа сэлэм зөрүүлж, ном сумаа нэлж, морин дэл дээр байлддаг. Тэр дайсан цус гаргана, шарх авна, үхэгтэй газар тунана. Харин миний дайснууд тийм биш. Тэд салхины завсар хар шивнэн, галын утаан дундаас хүний нэрийг дуудана. Шөнө унтаж хүний цээжин дээр сууж амьсгалын хүнд чулуу мэд дарна. Зарим нь өгсөн хүний дүрээр ирнэ. Зарим нь амьд хүний нүрийг өмсөн. Зарим нь зүгээр л ой доторх модны завсараас ширтэж хүний айцсаар замаа олдог. Би сүнс бүг шулмас ад зэтгэртэй нүүр тулдаг. Гэхдээ тэднийг харж сонсож чаддаг нь миний хамгийн том хүч биш. Харин тэднээс буцахгүй байх нь миний хүч юм. Хүмүүс намайг бөө гэдэггүй. Би онгодоо дуудан бүжиж хүний өвчнийг өрөөж сураагүй. Намайг цэрэг гэдэггүй. Би хааны зарилгаар дайнд мурдаж харийн нутгийн хэрэм нураадаггүй. Би хоёр ертөнцийн завсар зогсдог хүн. Газар усны эзэн хилэгнэхэд ой модонд харанхуй юм шингэхэд нэгэн айлын голомтноос шүн бүр хөөхтийн уйлах дуу гарч эхлэхэд эсвэл хүмүүс учрыг үл мэдэх үхлээр дараалан унахад намайг дууддаг. Би тэдний өмнө очдог. Заримдаа хүнийг аврахын тулд сүнсийг тавьшруулна. Заримдаа сүнсийг явуулахын тулд түүний нэрийг олно. Харин заримдаа өршөөл гэдэг үг хөөхт байдаггүй. Тэр үед би сэлмээ сугалдаг. Учир нь байгалийн ариун жамыг эвдэж, амьд хүний амьсгалыг булааж, газар усны амар амгалан бүснүүлсэн орших үед ганцхан шийтгэл бий. Түүнийг буцааж харанхуйд нь явуулах. Миний яг л харанхуйг бөөгнүүлэн нүднийхөө хортон шингээчихсэн мэт харнууд ирээдүүлэн завсрын ертөнцид болох зүйлсийг зурвасхан үзүүлж, харанхуй талыг илүү ихээр харуулдаг. Цагаанууд маань өнгөрсөн болон өнөөдрийн дурсамж түүхийг байгаль хүмүүний гигэн талыг үзүүлдэг. Гэх мэтийг оюун бодолдоо олон зүйлсийг эргэцүүлэн явсаар тэр хизээж анзаараагүй байтал нар нэгэрл аажмаар бүтгэрч тэнгэрийн өнгө сүүдэрт уусан шингэж гэллээ. Хээр талын өнгө өөрчлөгдөх тэр мөчид хорвоо ертөнц бүхэлдээ амьсгаагаа дүүжих мэт нам хүм болж амьд бүхэн нойрсох бүрэн хин нөмрөг газар дээр буув. Эцэнгүй хээр талд зөөлөн салхи түүний хазрыг илбэх мэт сэвэлзэнэ. Ануу салхинд дуусаж буй мэт тайван морин дээрээ хөдөлгөөнгөө сууж явлаа.
Генетмэр нь чихээ огцом хавчиж биеийн бага зэрэг чичрэн зогсох шинж үзүүлв. Түүний тайван амьсгал өөрчлөгдөж ямар нэг үл үзэгдэх зүйл ойртож бөөг мэдэрсэн мэд түгшүүртэй боллоо. Ануу айдас илт мэдрэгдэх ямар ч хөдөлгөөн гаргасангүй. Харин мориндоо зөөлөн дөхөөгч тайвшруулах зуур зүүн зүг рүү өтгөн мод бүхий харанхуй хэсгийг ширтэв. Тэнд харанхуйгаас хэлбэр дүрсэн сарниж оршихуун гажуудсан нэгэн зүйл хөдөлж байлаа. Толгоогүй атлаа хүний биеийн хэлбэрийг бүдгхэн хадгалсан тэр оршихуй газарт хагассан олон сарбуутай мэд гажсан гарнууд нь газар шороог маажин урагш мөлхөн ирж байлаа. Хөдөлгөөн бүрэн жигд бус тасалдсан мэд бөгөөд биенээс нь гарч үе чимээх хүртэл байгалинх биш байв. Чир хях гэж шороог хаглах, яс хаглах мэд гэхдээ нэг ч эмтэнд хамааралгүй дуу ойр орчны агаарыг зүсэж байлаа. Энэ зүйл нэргүй. Тодорхой дүрслэх хэлбэргүй. Харсан бүхнийг дагуулж үхэлд хүргэн чирч оддог гэхээс өөр тайлбаргүй. Ямар нэгэн хуучин хараал мэт зүйл байв. Ануу түүнийг хэдийн анзаарсан байсан ч морио улам зөөлөн тайвшруулж дөрөөн дээрээс хөнгөн хөдөлгөөнөөр буулаа. Түүний хөдөлгөөнд яруу сандрал огтдоггүй. Тэр эмээлээс буулсныхаа дараа зүрхнийхээ төвд зөөлөн гараа тавив. Тэр мөчид эргэн тойронд хаагаар өөрчлөгдөх шиг боллоо. Айдас түгшүүр хоёр түүний гарын дур нанжиж морь хүртэл амьсгаагаа жигдрүүлэн тайвширлаа. Гэвч энэ тайвшрал нь дулаан бус, гүн ёроолгүй нам гүм мэт байлаа. Дараа нь тэр урагшаалхав. Харанхуйгаас мөлхөж буй тэр зөвлж мөн адил түүн рүү дөхөн. Хоёр өөр оршихуй нэгэн шугам дээр хэдхэн алхмын зайд ойртож ирэв. Нэг нь айдас өөрөө мэд. Нөгөө нь түүнийг үл тоомсорлох нам гүм мэд. Салхи хүртэл тэр агшин зогсох шиг болж хээр тал бүхэлдээ амьсгаагаа дүүжин хүлээв. Толгойг тэр оршихуй ойртон ирэх тусам чихийг нь хагалах мэд хягтнах дуу улам тодорч газар шороод өргөж эхэлнэ. Гэвч ануугийн харц ганц ч удаа савлсангүй. Хоёр ертөнцийн хил дээр тэд эцэст нь тулж ирлээ. Тэр толгойтой хүн тогтож харах харцтай нэгэн бүлийн амьсгалаар байгалийн агаарыг хүртэж энэ дэлхийн хуулийг дагаж амьдрдаг хүмүүн сүнстэй хэрнээ хүчрхэг оршихуй гэх үгийг сонссон ануу нилээн удаан шинжиж хараад байгалийн үзэн ядагдаж гологдсон үхтэл чиний хүсэл миний толгой юу гэж хэлсний дараа тэрээр олон үе мөчөө хооронд нь тажигнуулан дотор муухай өргөсөн өнгөйсаар шаржигнан инээж байснаа. Би олон хүний толгойг өмсөж үзсэн. Тэдний толгой бүр өөр хувь тавилантай байсан. Зарим нь надад хүч өгсөн, зарим нь хараал үлдээсэн. Харин хариу нь үргэлж адилхан байлаа. Нэг гар нэмэгддэг. Харин чиний толгой өөр байна. Чиний толгой миний мөрөн дээр тогтох боломжтой. Би чамаас чиний толгойг авах болно. Би толгойгоо чамд өгөхгүй. Би чамаас хүсээгүй. Шаардаж байна. Хэмээн бархиран уулгалдан хар тоос босхон хачиргалтай зэвсэг болгон бүтээхийг үзэв. Байгалийн бус зүйл бас өөрийн гэсэн хүч чадалтайг анзаарсан бүсгүй өөрийнхөө элдийг хуйнаас нь зуглах гэснээ болон мушилцаад. Би энэ элдний хүчийг ганцхан оршихуйтай нүүр тулгад ашиглана. Байгаль надад олон гайхамшгуудыг өгсөн тэдний нэгийг гэж хэлээд өврөөсөө нэгэн сонин цэцэг гаргаж ирэн газар дээр болгоомж тойхон тавив. Тэр даруйдэн цэцэг амар охмит үзэгдэл ийлрэв. Дэлбэн салхинд найгах бус харин өөрийн дотоод хүчний хэмнэлээр үл мэдэг жижиргийлэн дэлгэгдэж үндэс нь хуурай хөрсөнд хүрчигдэг агшинд тэржигтэй доош хөвчин орж газрын гүнд шурган алга боллоо. Гэвч энэ жирийн ургамал биш байлаа. Үндэс нь хөрстэй нийлэн нэгэн цогц системэд холбогдмогц иш дагуун бүдэг гэрэл гүйж эхэллээ. Анхандаа нарийнхан зураас төдий байсан тэр гэрэл удалгүй судал шиг өргөсөж амьд зүйл дотор цусгүй их мэд хэмнэлтэйгээр цэцгийн бүх биеэр тархав. Дэлбэ бүрийн ирэмгээр үл ойлгодох хөнгөний урсгалууд ээлжлэн солигдож нэг агшинд хөх дараагийн агшинд ногоон зарим үед хүний нүдэнд нэрлэж үл чадах хий үзэгдэл мэт өнгө болгон ховрно.
Тэгтэл цэцэг өөрөө хэлбэрээ өөрчилж эхлэв. Дэлбэнүүд нь зөөлөн атлаа хур зэрмэгтэй болж нэгэн зэрэг задарн дэлгэдэхтэй дахин эвлэрч төв рүүгээ эргүүлэн нэгдэн цэцгийн дотор нуугдсан бүтцийг ил гаргав. Тэндээс иш шиг урт нарийн бүтэц олон салаалан гарч тэдгэр нь хорондоо үл үзэгдэх нарийн холбоосоор холбогдсон амьд сүлжээ мэт тогтоно. Тэр холбоосуудын дундуур гэрэл судал мэдгүйж тасралтгүй урсан. Яг л уургамал биш харин амьд хүчний бие хэлбэрийг цэцгийн дүрд хувиргасан мэт. Ануу гараа цэцгийн төв хэсэгт хүрэх шинд бүх бүтэцнийг дор хариу үйлдэл үзүүлв. Ишнүүд нэгэн зэрэг татагдан шангарч цэцэг бүхэлдээ түүний алган дээр суусан зэвсэг мэт хэлбэр чилжив. Гадна талаасаа цэцэг хэвээр боловч дотор нь огтөр зүйл амьсгалж байла. Нарийн судас мэт судлуудаар гэрэл тасралтгүй урсаж хөдөлгөөн бүртэн далд хүч агшиж задрах мэт мэдрэмж төрүүлнэ. Хамгийн сонин нь тэр цэцэг ануутай холбоотой болсон байв. Ямар ч хөдөлгөөн хийсэн ишнүүд нь түүний гарын хөдөлгөөнийг даган уян хатан амьсгалж үл үзэгдэх хүчний урсгалыг чиглүүлэн дамжуулна. Холболтын утас мэт нарийн ишнүүд агаарт сунан татагдж тойрог үүсгэн бүсгүйг хагас бүрхэж эхлэхэд тэдгээрээс гялалцсан гэрэл цацран түүний эргэн тойронд хамгаалалтын мэт давхаргаа үүсгэв. Гаднаас нь харахад энэ нь энгийн цэцэг мэт боловч үнэн хэрэгтээ амьд хүчээр амьсгалсан зэвсэг байлаа. Цэцэг иш үндэс хурав нэгэн бүхэл болж ануугийн хүсэл хөдөлгөөн бүртээ уялдан хариу үйлдэл үзүүлэх амьд систем болон хувирч шөнийн нам гүмийг таслан түүний эргэн тойронд үл мэдэгдэх хүчийг ааж вуухан бүрхэж эхлэв. Цэцгэн зэвсгээ толгойн хэсэгтээ барин үл мэдэх энэ эмсгэлэл тодруулах гişинд үхээр дайрч эхэллээ. Хачин содон зэвсгүүд хоорондоо харшиж жигтэйхэн жимээ гаргахаж хөндлөнгөөс хэн нэгэн сонсвол чихэн өвдөж цээжин задрахаар тийм хачин жигтэй хөг байсан юм. Үхээр бүсвэн толгой хүсэж асар хурдтайгаар нэлээд удаан үзэлцэж тэмцэлдэн. Ануу агаар дээр хөнгөн үсрэн араас нь хэд хэдэн удаа цохиж хоёрч гарын тасалж амжив. Бархирч өрлөг чимээ хэсэг сонсогдсон ч өнөөх нь ул хангалзуу дайрахтаа хүчнийхээ хүрийг тэлэн ойр хаваар харуутаа адил сунглан хаасайгүй дэгдэн дайрч гэллээ. Бүсгүй анхаарлаа төвлөрүүлэн гинтийн дайралт хийх богинохон хугацаанд байгалийн цэцгийн зэвсгийн нөлөөгөөр үгүй хийж сарниулв. Шөнийн хээрийн гүйдэл болох хүний толгойг байнга хүсч өөрийнхөө нэг хэсэг болохыг хүссэн ч үргэлж бүтэлгүүддэг байсан нь энд жинхнээсээ төгсгөл боллоо. Ануу морин дээр очин мордохдоо очих ёстой газар бий учраа тийшээгээ яран хөдлөв. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Бүлийн сэлхэр нөмрөлсөн уудам тал хөндөй зундаа цэцэгсээр халаглаж ногоон дөлгөт нуур мэт мэлтийж байлаа. Нар мандах тэнгэр хөх цэнхэр өнгөөр гүнзгийрэн сууж намхан толгодын ормогоор мушгиралдан урсах голын ус алсын хараанд нэг бол мөнгөн саарл нэг бол цэнхэр туяа адил хувирч байв. Энэ бол байгалийн өөрийн сонгосон амьдралын ертөнц. Жижиг том олон төрлийн амьтад сэлхний хилэн дууссан мэт дуу хоолойгоор бие биенээ ялгана. Хээр талд бэлчих таван хошуу малын амьсгал хүртэл дэлхийдээ нэгэн хэмнэлээр уйлдан өвс зулгаах шир чимээ хүртэл намгүмийн дунд тодхон сонсогдоно. Далавчид шувууд тэнгэрийн хөх туургадор дур зоргоороо эргэлдэн нисхийг харж тэдний дуу чимээ өдөр бүр сонсдогч сэтгэлд хизээж хуучрдаггүй нэгэн гайхамшиг мэт санагдана. Байгаль дэлхийн энэ амгалан тогтоон байдал хүндрэлтний оюун бодолд үл тайлбарлагдах бишрэл төрүүлнэ. Хүн хүнийхээ хүнлэг сэтгэлийг хуйлаас дээгүүр тавьж амьдралын утга учирыг хээрийн сэлхнээс уралцдаг энэ нутагт хар цагаан үйлс хаяа нэг орчлонгийн нэг захаас нөгөө зах руу нүүдэллэх мэт хөвнө. Энэ бүхний тунд нэгэн бүсгүй морио хөдлөн алхана. 16 насыг дөнгөж давж буй гийгүлэн хэмээгтэр охин энгийн малчны хувцас тайж хилээ
зун дэлгэрчгүй цэцэг мэд зөөлөн гэрэл цацруулж байлаа. Тэр боржгон овгийн хар зүрхний одогт төрж өссөн нэгэн бөгөөд өнөөдөр өглөө эрт гэрээсээ гарч малынхаа араас тал хөндийг дуулжээ. Одоо тэр номхон хээр морныхоо цолбуураас атхан алсын зэрэглэг ширтэн явна. Морин үе толгоогоос игсрэн янз хаахад хээрийн сэлх уйран үлээж хөлсөөр чигдсэн арьсын сэрүүн илбэнэ. Хэсэг хугацааны дараа гэрийн 2 цагаан эсгийгэр нүдэнд нь тусав. Ойр хавьд хүүхдүүд шилбүр унан моримт давхилдаж инээд хөөрн тал нутгийн салхинд дууснаа. Гэрийн гадна намхан довын хажууд салхи хаасан хідэн шам босгож тэдгээрийн хооронд шинэхэн арьс татсан байв. Арьсыг чулуугаар дарж зарим газрыг нь нарийн сур уягаар чангалжээ. Дунд хэсгэр нь урт мод шургуулан 2 хүн эсрэг талаас нь хөдлөгөхөд арьс амьсгалж мэт сунан агшина. Энэ бол арьс илдэх хөдөлмөрийн чимээгүй ёслол байлаа. Гэгүүлэнгийн эцэг тэрхүү ажлыг хийж хөдөлгөөн бүрдээ төвчээр хүчээ шингэн суун. Арьс зөөлөрч цаг хугацаа түүнийг уян болгох мэт аажмаар хувирна. Харин гэрийн ойролцоо ээж нь эсгий дороосон аарцны бөөн дээр томчлуугаар дарж байлаа. Доороос нь шүүсэн шарсуу газарлуурсан нарны гэрэлд алтан судал мэт гэлэлзэн. Ааруул болох цагаан идэ түүний дор аажмаар хатаж нүүдэлчдийн амьдралын төвчээрийг өөртөө шингэнэ. Энэ бүхэн бол хөдөлмөр биш, амьдрал өөрөө байв. Гэгүүлэн уснаас нүрэ шавшин сэрвцээд өвөөгийнхөө дэргэд очив. Өвгөн хүн сүүдэрвчэнд сууж холын тал руу дурандан ажиглана. Тэр нэг их үггүйж харцсан олон жилийн туршлага шиг гүн байв. Тэд хэсэг хугацаанд нам гүм ярилцаж суутал гинэт сүрэг малын тал дундуур ямар нэгэн зүйлд үргэх мэт хамаг хур дараа тавхилтэн сарнила. Тоос манаран салхи хүртэл чигээ өөрчилсөн мэт санагдана. Гэгүүлэн зүрхээ чагнан морь онож тэр дэрв араас нь мордов. Тал хөндийд нар айлхэд инээ налж өнгөн улайран бүдгэрч байлаа. Харанхуй ойртож ертөнцийн хэлбэрүүд нэг нэгээрээ уусаж эхлэв. Гэвч малын сураг огт олдохгүй. Зүрхэнд нь тайлбарлашгүй айдас аажмаар хурж салхины чимээг хүртэл өөрөө утгатай мэт сонсогдоно. Алсад нэгэн хүн явганаар ойртож буй мэт дүрс харагдав. Манай малыг харсан байж болох юм асууж үзье гэсэн бодолтойгоор ойрттол тэр дүрс гинэт өөрчлөгдөв. Нүдэнд нь улаан цэнхэр туяа солонгорон гялсхийг шиг болж хүний биш мэт хүйтэн харц түүн рүү чиглэлээ. Яг тэр агшинд үл мэдэгдэх хүч ахаараар нэвт дарин өнгөрөхөд морин гинэт үргэж гээгүүлэнг давхар вунгаан алдууллаа. Морь тоос манарган харанхуй руу хар гэрчээрээ давхин отов. Сарны бүдэг гэрэл хээр талдаасах мэт үзэгдэхэд гээгүүлэн эргэж харлаа. Гэвч тал хөндийд олон нүд гэлэлцхэн нэг нь түгүү болсон байлаа. Түүний өмнө зөвхөн модон хүрээ мэт хэлбэртэй хүний хэлж хүлүүлэх нэгэн оршихуй зогсож байв. Тэр зүйл хөдөлгөөнгүйж амьд мэт мэдрэгдэн. Дараа нь хажин хятнах мэт аваа гарган нэг л мушгэрч орчны агарыг эвдэг шиг болов. Гэтэл агшин зур түүний биеэс үл үзэгдэх хүч татах мэт болж гээгүүлэн орилж жамжилгүй тэр харанхуйд сорогдон уусан орлоо. Цагаан гэрэл нүдийг бүрхэж орчлон ертөнцийн хэсэгтээ оргүй хоосон мэт болов. Харин өнөөх модон хэлбэртэй хүн шиг итгээд цааш тэгэнцэж догонцсон хүн шиг л алхаж байлаа. Нилээн удаан хөлөө арай ядан өргөж зүүж ядан алхсан чигээр урагшлах бөгөөд тэр байгалийн тогтцоос тэсвэр хэв маягтай мод байв. Бас түүний өмнө сүндэрлэх зүйл мод мөн эсхийг ялгахад бэрх байлаа. Холих бол хүн шиг тогтож харахад мод шиг. Гэвч айлнж биш мэт санагдана. Тэрхүү авраг биетэй газрын хөрснөөс ургаж гарсан бус харин газар дэлхийг нэвт хатгаж орсон мэт харагдана. Их би энэ олон 10 хөгшин модыг мушгин зангидсан мэт ирчлээтэй бөгөөд холдсон жирийн модны хүрэн өнгө бус сарны гэрэлд саарал цагаан өнгөөр гялтганаж байв. Зарим хэсэгтээ холдсон хууларч доороос нь хар бараан судлууд цохойх нь амьд амьтны судас лугшиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Мөчрүүд нь тэнгэрөө дургасангүй.
Харин ямар нэгэн үл үзэгдэх зүйлээс зугтаж буй мэт дахиж мушгирч бие орон зэнгэрчээ. Навч байхгүй атлаа мочир бүрийн үзүүрт хүний хоруу шиг нарийнхан ургуултууд салхигүй шөн үл мэдэг хөдлөн. Хөдөлгөөн бүр амьд биетийн татвалзах хөдөлгөөнтэй төстэй бөгөөд харах тусам сэтгэл тавгүй юм. Модны их биеийн дээр олон 10 хонхор нүх үүсэн байхад тэр нь холоос харахад хүний нүур мэт харагдана. Зарим нь нүтэнсэн мэт, зарим нь ама ангайсан мэт. Сарны гэрэл тусах бүрдэд тэдгээр нүрс хөдөлж байгаа юм шиг харагдагч дахин харахад зүгээр л холтосныхээ үлдэн. Харин модны өмнө зогсох этгээд бүрж чихүүдээс төрүүлэн байлаа. Тэр хүний өндөртэй боловч хүний хэлбэрээ айлэрд гээсэн мэт. Гар хөл нь мөчр шиг урт бөгөөд үе мөчүүр нь буруу талаараа нугарсан харагдана. Арьс гэхээргүй, холтос гэхээргүй гадаргуунахаа гарч анцав гарсан модтой адил. Зарим хэсгээс нь хатсан үндэс шиг ширхэхгүй дунжин савлана. Толгой нь хүнийхтэй төстөж нүүрний оронд модны цагирга шиг эргэлдсэн олон давхар хэ харагдана. Тэр хэний яг төвд хоёрхан гэрэлт цэг асах нь нүдгийнхээсээ илүү харанхуй дөлсөж буй ямар нэгэн амьтны харц шиг байв. Түүний ам ангайхаа гişэнд ирүүний оронд байсан холцнууд шархи нэгдэж дотроос нь хар хоосон харанхуй үзэгдэв. Шүтэж хэлж байхгүй. Гагцгүй яроолгүй ангал мэд харанхуй л харагдана. Гэвч дуун тэндээс биш эргэн тойрны бүх модноос зэрэг сонсогдох шиг болов. Дуу гарах мөчөд авраг модны мөчрүүд үл мэдэх хөдөлж холтсон нүүрнүүдийн ам зэрэг ангайсан мэт санагдана. Газрын хөрсөн доороос хүртэл ямар нэгэн зүйл амьсгалж байгаа мэт жижигхийлэл мэдрэгдэж байлаа. Модны өмнөх зүйл амаа нээхэд Ерүсийн цагаан гэрэл их бие рүү нэгдэн ороход тэр байгалийн хөрстэй улам бүр сууж байгаа мэт харагдаж мэдрэгдэж байлаа. Хүн бусын итгээд би танд олон хүн амьтдын ариун гэрлэр дүүрэн сүнснүүдийг дахин авчирч өгье. Магадгүй энэ удаа байгалийн нэг хэсэг болоход ойртож өгөх үзье. Гэвэл өнөөх авраг модны нүүр дүүрэн байсан хэсгүүд хэсэг хугацааны дараа ор мөргүй алга болон цахирдсан өнгөөр дуугаран тэд гадаг шаагарах гэж хэлдэг мөлдөг боллоо. Надад нэн дээр 50-аас илүү сүнснүүдийг авчирч өг. Хэмээн өгүүлвэл тэрээр эргэж харанхуйд уусан алга болов. Монголын хээр талын амар амгаланд амьдралын сайхныг хар бараан толботой болгосон ганц зүйл хэний ч нүдэнд харагдахгүй хэрнээ айдас төрүүлэн оршсоор ирсэн билээ. Унган гэрэл уулсын цагуур шингэн одож уршиг цөвдөр ертөнцийг бүхэлд нь өмөрөхтэй зэрэгцсэн гийгүүлэн гэртээ эргэж ирээгүй нь ар гэрийнхнийх нь санааг улам бүр чилээж эхлэв. Өдөржин тайван байсан айлд үл мэдэгдэх төгшүүр ааж мар нөмөрч эцэст нь ах эгч нар нь түүнийг тосож явахаар мордохоор гэрээсээ гарцгаалаа. Яг тэр мөчөд тэнгэрээс асгарах сүүн цацралын дор нэгэн мөр алсаас шогшуулан айсгүй харагдав. Эхэндээ морин дээр хэн яваг ялгахын аргагүй байлаа. Харин ойртон иргэд тусам Эмилийн нуруунд дээр хэн нэгэн хүн хөдөлгөөнгүй бүхийс нь тодорч гэрийнхэн түгшин өөдөөс нь гүйлдэн очив. Тэр нь гийгүүлэн байлаа. Бүсгүй ухаангүй хэрвэр би энэ ямар ч эсрэг үүсэлгүй сул унжсан байхаагаад тэд яран түүнийг морин дээрээс буулган гэртээ орууллаа. Халуун цай уулгах гэж оролдож нүрийн усаар шившин элдв аргаар сэрээ хийхижсэн ч нүд нь үл нээгдэн. Амьсгал нь тасраагүй ч ухаан нь хаа нэгтээ төөрчгсөн мэд ямар ч хариу өгсөнгүй. Айдас сэтгэлд нь улам гүн суухад нэг нь отож авч ирхаар яран мордов. Энэ бүхнийг алсын өндөрлөг уулын орой дээрээс нэгэн хүн бүдэг бадагхан ажиглаж байлаа. Тэр бол Ану. Тэрээр юу ч өгүүлэлгүй хэсэг чимээгүй ширцээр удалгүй морин дотоо шуургч гэрийн зүг шогшуулан ойртлоо.
Гэвч гэрийн хаяанд байсан ноход түүнийг ойртон гутал гэнэт сэрэмжвч үсээ арзаалган архирч эхэлвэ. Үлэг болсон танил хүнийг биш урд өмнө хизээч үнэрлэж байгаагүй үлэн мэддэг ямар нэгнийг мэдэрсэн мэт тэд уурсан хоцолдож дарин очихыг зовдона. Аноо мөртөг улам дөхөд мөрнж тайван байхаа болж амтэн зөнгөөр аюул мэдэрсэн мэт ухарч хөлөө савчин янзхааж эхлэв. Тэр үед аноо аажуухан толгоогоо өндөлгөр ноход руу харлаа. Түүний хар нүд түнэр харанхуйг өөртөө шингээсэн ангал мэт гүн бөхөд хөдөлгөөнгүй байв. Нохтын догшин архиран гинт тасрав. Тэд нүднээс нь үл тайлагдах аимшигт ямар нэгэн зүйлийг олж харсан мэт гаслантай гиншин ухарч сүүлээ хавчин эргэн харалгүй харанхуй руу замхран одоно. Гэрийнхэн энэ бүхнийг анхаарах сөхөөгүй хэвээр угаангүй хэвтэх гийгүүлэнгийн амьсгалыг л чагнан сандарч байлаа. Харин одолгүй гэрийг нь торин хэн нэгний алхах чимээ аачмар сонсогдов. Эхэндээ салхины эсгэрээ мэт бүүдэг байсан тэр чимээ улам тодорсоор гэрийг тойрон эргэлдэхэд дотор байсан хүмүүс зэрэг шахан бие биерүүгээ харц солилцов. Одчод явсан хүнээс өөр хэн ч эргэж ирэх учиргүй. Тэгвэл гадаа хэн явна вэ? Хүнд нам гүмийг битэн гэрийн хаалга өөрөө онгойх шиг хаачуухан дугарлаа. Салхи хүчтэй үлээх мэт үүдний эсхий савлаж босгон дээр танихын аргагүй үл таних нэгэн этгээдийн бараа тодров. Түүнийг харах төдийд гэрийн дотор байсан хүмүүсийн зүрх үгэл мэдэх бацалж амьсгал нь өөрийн ирэхгүй дүгжив. Үл таних хүн тайван алхасаараа босхийг даван орж ирлээ. Түүнийг ишгэх бүрд тулганы гал үл мэдэг савлан гэрийн доторх сүйдэр хөрдөл хөдөлж байгаа мэт санагдана. Тэр өрөөнд дотор байсан хүмүүсийг нэг нэгээр намуухан харцаар гүйлгэн ажигласнаа намун хоолоогоор мэд мэдэв. Хинж хариу дуурсангүй. Тулганы бүдэг галын гэрэлд хүний царай хэсэгхэн зур тодорн харагдлаа. Гэвч тэр гэрэл хөртөл түүний төрхийг бүрэн илчилж чадсангүй. Харин үл таних хүний хар цаачмаар ухаангүй хэвтэх гийгүүлэн дээр тогтов. Бүсгүй царай цасан дээр тавьсан мэт зөнхийн цайж уруул нь өнгө алдан амьсгал нь бараг мэдэгдэхгүй сулхан өрхөгдөн буuna. Амьд хүн атлаа энэ ертөнцөөс аль хэдийн тасарч үл үзэгдэх цагийн цаана хөвөн одсон мэт харагдах нь түүн рүү ширтэж байсан бүхний сэтгэлийг үл тайлгдах айдас төгшүүрээр дүүргэж байлаа. Аноо хэсэг чимээгүй ажигласны эцэс өвгөн тандан намуухан дуугаар амар миндүү ах минь гэлээ. Өвгөн түүнийг анхааралтай ажиглан үл хэлэг толгой дөхөн. Мандаа ах минь. Тэргэл сар тэнгэрийн хаяанд мандаж харанхуй газар дэлхийг бүхэлд нь нөмөрсөн байхад хаанаас ирсэн үл мэдгдэх эмэгтэй хүн ганцаараа ингэж явна гэдэг чирийн хэрэг биш байх. Чи ямар учиртай көмб? Та бүхний тав дахыг алдуулсан бол намайг өршөөгөөрэй. Тал нутгийг жирийн бус хэрэгээр хөндлөн гултуулж авна. Бивэр өөрийгөө хэн гэдгийг яаралтай биш бол үйл хэрэгээ гүйцэлдүүлсний дараа хэлж өгч болох. Өвгөн ах минь, энэ охин өвчин тусаагүй. Тис өөр зүйл. Уучгийг отож олж тогтоож эсдэнгүн. Хэрвээ та зөвшөөрвөл би үзэж болох уу? Гэвэл өвгөн. Үгүй босгүй минь. Эхлээд өөрийгөө хэн болохыг мэдвэл. Манай монголчуудын ёсонд галгууламт гэдэг бол ариун дагшин юм. Танихгүй нэг учир шалтгаангүйгээр дэргэдээ суулгаж гэрийнхээ хоймрыг эзлүүлэх заншил бидэнд үгүй. Чи хэний үрс адав? Ямар овог аймагтар ялагддаг хөмб? Ямар учир зориг өөртөлж алсын замыг туулан манахыг зорж босгод авах болов? Үнэн уучраа хэллгүйгээр энэ галын дэргэд суух хэрэг хэндэж байдгүй юм. Эмээс эхлээд нэрээ хэлж ирсэн учир шалтгаанаа тайлбарл. Тэгж байж Монгол хүний ёсоор зочин хэмээн хүндэтгэн угтах эсгээ шийдэе. Би тайчуудын доторх хөгчалгын овгийн жүрчид удмын үрс атвлээ. Манай овгийг их хаатын бичиг төдийлөн тэмдэглээгүй. Эгэл хүмүүний нүдээр үзэж чихээр сонсоход бэрх зүйлсийг дуулж явна. Бас түүнтэй холбогдсон хүмүүсийг чөлөөлөх зорилготой гэж хэлсэн бүсгүй тэдгээр хүмүүсийн харц үгний хэлсэн үгийг өөртөө шингээж аван толгоогоо дөхөн хэн болохоо харуулв. Хүмүүсийн нүд орой дээр гарах шиг болж бурхан тэнгэртээ сүсгэлэн залбирч байсан юм.
Өвгний ойролцоо суух залууэр хананд зүйлттэй илдээ суулан авч шүлсээ өсчүүлэн түүнийг гэрээсээ хөөх гэтэл өвгөн хорж. Илдээ буулах өмнө чамайг хэн гэдэг? Намайг Анууга гэдэг. Би энэ залуу бүсгүй шиг асуудалд орсныг зөнгөөрөө мэдэрс учраа гэрээ эзний зөвшөөрлөг дур мэдээ орж ирэв. Энгийн хүний ойлгож чадамгүй зүйлийг харж мэдэрч чаддаг. Цаг алдах тусам бүсгүй ариун сүнс олдохгүй олдож мэднэ. Би түүнийг буцааж авчирч чадна. Гэхэд өөр нэг нь "Бэднийг хуурах гэж үзвэл толгойг чинь авна гэж мэдэрээ" гэлээ. Ануу хариуд нь "Тэгээ зөвшөөрч байна." Гэхэд тэнд байгсад гайхаж хүлээж авсан ч өвгний дараагийн үйлдэлийг хүлээнэ. Тэрээр гүн гүнзгий бодол дарагдсанаа аажуухан толгооход өгөн хүлээн зөвшөөрөхөд бүсгүй ухаангүй хэвтэх гийгүүлэнгийн хажууд очлоо. Ануу өвөртөө тэвэрсэн богцоо аажуухан өвөр дээрээ тавив. Тэрхүү богцыг энгийн нэгэн идэл бус үедэмжин өвлөгдөж ирсэн эрдэн мэд тонж нандинан задлах нь тэнд байсан хүмүүсийн анхаарлыг өөрийн эрэхгүй татлаа. Даавуугүй үеэр нь эвхэн тайлахад дотроос нь ер бусын өнгөөр туяаран харагдах ганцхан өд гарч ирэв. Аль ч шувууны өдтэй адилгүй тэр зүйлд бараан мөнгөлгөнг ээлжлэн солонгорч галын бүдэг гэрэлд амьтай мэдүүл мэдэг гялалцана. Тэрээр гийгүлэнгийн хувцсыг цээжин хэсгээр нь үлэлэг сөхөд өнөө хөдийг зөөлөн атхан арилсан дээр нь ямар нэгэн дүрс үсэг мэт зүйлийг аажмаар зурж эхлэв. Эхэндээ юу ч болсонгүй. Арилсан дээр ямар ч мөр үлдсэнгүй. Харин түүний гар хөдөлгөөнөө зогсоо мөгц бүсгүй цээжин дээр үл үзэгдэхээр сэлэгдсэн байсан мэт нарийн судлууд аажмаар улайж эхлэв. Хормын дараа тэдгээр нь цусаар дүүрэн тодрон гарч ирж эртний танихын аргагүй тэгэлгийн хээ угалз болон арилсан дээр нь амилжээ. Гэрийн дотор нам гүм ноёлж хэн чимсэлэх чимээгээ хүртэл нуухыг хичээж байл. Удалгүй бүсгүй дахин богц руугаа гараа шургуулan энэ удаа хүний гавлын ясыг гаргаж ирэв. Түүний хараад гэрийнхэн цочрдон амьсгаагаа түгжив. Энгийн гавл биш байла. Амийг нь ангайлахын аргагүйгээр зузаан төмөр гинжээр ороож хоёр эрүүг нь өргөст төмөр цүү мэд хурцхадаасаар цоолон бэхэлжээ. Хэн нэгнийг үрд дууга болгохын тулд ус дотор нь буй ямар нэгэн зүйлийг хизээж суллаж үл болох мэт битүүмжилсэн харагдана. Тэнд байсан хүмүүсийн зарим нь айсандаа гараа ивхэн залбирч, зарим нь өхөрийн ирэхгүй хэд алхам ухарлаа. Ануу гавлыг алгандаа тогтоон нүдэ анив. Уруул нь үл мэдэг хөдөлж, хэн ч ойлгохын аргагүй эртний аялгау мэд шивнээ амнаас нурсав. Тэр агшинд гавлыг ороосон төмөр гинж өөрөө хөдөлж эхлэв. Өргөст цоочнууд нэг нэгээрээ сулран салж төмөр цагирганууд жингэнэн доош унлаа. Удаан хугацаанд хүлээсэн мэд гавлын ирүү үл мэдэг ангайв. Дараах нь амьд хүнийг шиг түргэн үг урсгах чимээ сонсогдов. Хэлж буй нэг хүний хэлтэй төстэй хатлаа ойлгогдохгүй. Заримдаа хөгшин хүний сөн хоолой шиг, заримдаа хүүхдийн инээд мэд хаяа олон хүн зэрэгцэн шимнэлдэх мэт сонсогдох нь тэнд байсан хүмүүсийн нуруугаар хүйтэн хөлс асгаруулахад хүргэнэ. Үл таних хэрэг гавлыг болгоомжтой өргөн гийгүлэнгийн цээжин дээр сийлэгдсэн цусан хэний яг төвд тавилаа. Тэгэх мөчөд цусан хэ гинт амилсан мэт долгиолж нарийн судлууд гавлын ам руу урсан орж эхлэв. Хормын төдийд цээжин дээрх бүх цус уул мөргөө алга болоод тэр бүхэн гавлын аманд бүрэн шингэн оджээ. Гавлын шивнэж тэрхэрээр улам тодорч улам яруу улав. Ануу түүнийг чихэндээ ойртуулан хэсэг жимээгүй сонслоо. Түүний царайд ямар ч хөрчлөлт гарсангүй. Харин сонсож дуусмагцаа гавлын эрүүг хүчээр нийлүүлэн хааж төмөр гинжиг буцаан тойруулж өргөст цоочнуудыг нэг нэгээр нь дүгжив. Гинжний сүүлчийн цагирга дүгжигдэхтэй зэрэгцсэн гавлын амнаас гарч байсан шивнээ тасарч дахин нам гүм ноёрхлоо. Тэрээр гавлыг урдын адил болгоомжтой даавуунд нь орон богцондоо хийж өвөртөө нэндэгнэн хадгалав. Ануу нөгөө хэдийн зүг нэг бүрчлэн гүйлгэн харах үеэр өвгөн намуун тайван хүлцсэнгүү хоолоогоор "Яах минь юу болов? Ихэхэн сонин зүйлийг биднүүдээр үзлээ." Би үннийг өгүүлсэн ч та бүхэн тэр ойлгох хэсгэд ихэхэн эргэлзэж байна. Миний хэлэх бүхэн жирийн хүний сонсож дадсан зүйл биш.
Мэрх биш хүн юм хань сонсноо хон ойлгож тунгаан бодож эргцүүлэн уучрыг олно үз. Чи санаа бууцаваа. Юм эз найл нуулгүй хэл. Миний ярих бүхэн нэгэн модтой холбоотой. Мод гинэ? Ямар мод? Талын ганц хайлаас уу? Эсвэл хүний мэдэхгүй өөр ямар модны тухай өгүүлэх гэж байна уу? Би л ингэж тайлбарлахаас биш яг ч мод биш. Сүнслэг оршихуй. Та нарыг миний хэлхийг дуустал сонсныг бил нуу чаалгүй өгүүлээ. Гэвэл өнөө хэдэн зөвшөөрсөн юм. Аноо өөрийн гавлын мэдээллийг өнөртний сонссонтойгоо хослуулна. Эрд цагийн харагчид сүнсний мөрийг уншдаг хүмүүсийн удмын дунд нэгэн хачирхалтай домог үеэс үед дамжин яригддаг байсан юм. Би үүнийг ч сонсож байсан хэдий ч таарахын чиний бодсонгүй л дээ. Тэр домгийг жирийн хүмүүс мэддэггүй. Учир нь тэд хизээж нүдэрээ харж байгаагүй зүйлээ үлгэр хэмээн шоолдог байв. Харин хүний нүдэнд үл үзэгдэх зүйлсийг олж хардаг зүүн хүмүүс өөр газар нутагт төрсэн атлаа адилхан нэгэн оршихуйн тухай ярьдаг байсан. Тэд түүнийг нэрлэхээс цэрвдэг ажилтээ. Учир нь нэр өгөх бүр тэр нэр нь удалгүй мартагдаж хүмүүсийн ой санамжнаас арчигдан алгавалдаг байсан аж. Иймээс тэд ердөө үндэс сэрэгч хэмээн дууддаг байв. Харагчдын ярьдгаар болоо тэр оршихуй нэгэн цагт газар дэлхий дээр хамгийн удаан амьдарсан сүнснүүдийн нэг байсан гэдэг. Хүндрэлтэн хаанд улс байгуулж игэлгээс өмнө бүр зарим уулс өнөөгийн төрхөө олж амжаагүй байхад ч тэр аль хэдийн оршин байсан ажээ. Гэвч босод сүнснүүдээс ялгаатай нь тэр хизээж хүч чадал, шүтлэг мөргөл, тахил өргөл хүсдэггүй байв. Түүний хүсэл ердөө ганцхан зүйл байж. Тэр байгалийн нэг хэсэг болохыг хүсдэг байсан юм. Тэр дундаа хамгийн хөдөлгөөнгүй, хамгийн үнэнч, хамгийн урт настай оршихуй болох мод болохыг мөрөөддөг байв. Гэвч ертөнцийн хууль түүнд тэр боломжийг өгөөгүй. Учир нь модны биеийг хөрс тэтгдэгч, модны амийг ариун сүнс тэтгдэгэ гэж эрдний хүмүүс үздэг байж. Харагчдын үздгээр уул ус өвс ургамал бүхэн үл үзэгдэх ариун сүнснүүдийн амьсгалаар уургаж байдаг гэж. Тиймээс хичнээн олон жил хөрсөн дэшигдэж зогссон ч тэр чинхэн мод болж чадсангүй. Түүний биед нахиа ургадаггүй. Түүний мөчөрт шувууд хүрлэхгүй. Түүний үндэс хөрсөн дэшин гэдэггүй байл. Олон зуун жилийн дараа тэр нэгэн аимшигтай бодолд хүрчээ. Хэрвээ байгаль ариун сүнсээр амьдардаг юм бол өөрөө тэдгэр сүнсийг цуглуулвал мод болж чадна гэж тэр итгэсэн байна. Тэр цагаас хойш үндэс сэргэж газар дэлхийн гүнд өөрийн оршихуйг шигтгэн сууж эхэлжээ. Гэвч жирийн хүмүүс түүнийг хизээж хардаггүй. Тэдний нүдэнд тэр газар ердөө хуучин эсвэл хажин хэлбэртэй ганц мод мэт харагдана. Харин харагчид сүнсний мөрийг уншдаг хүмүүсийн хувьд өөр зүйл үзэгддэг аж. Тэдний ярьдгаар бол тэр оршихуй яг мод биш, яг хүнч биш хэлбэрээр харагддаг байв. Холын манан дундаас харахад аврах хөгшин мод мэт. Ойртон ажиглаваас хүний дүртэй мэт. Дахин анзаарахад айлнч биш. Би энэ холтос шиг хэрнээ амьсгалдаг, гар нь мөчөр шиг хэрнээ хөдөлдөг. Толгой нь үндэс шиг хэрнээ эргэн тойрныг сонсдог гин. Түүнийг харсан хүмүүс хожим дүр төрхийн санахыг оролдох бүрт дурсамж нь бүдгэрч яг юу үзсний тайлбарлаж чаддаггүй байсан гэдэг юм. Түүний эргэн тойронд үргэлж нэгэн сонин зүйл тохиолддог байж. Ойр хавийн модод ер бүсийн өдхөн ургана. Өвс нь бусад газраас өндөр болно. Гэвч шөнөөлхөр үл үзэгдэх ямар нэгэн зүйл хөрсөн дуугар мөлхөж байгаа мэт чимээ сонсогддог гэж. Харагчид бол тэр үед үндэсрэгч газрын гүнээс ариун сүнснүүдийг татан авч байна гэж үздэг байв. Тэр хизээж ханаж цаддаггүй. Нэг ариун сүнс түүний хувьд нэг үндэс, 10 сүнс 10 үндэс, 100 сүнс бол 100 үндэс. Гэвч хичнээн олон сүнс залгисан ч тэр жинхэнэ мод болж чаддаггүй байл. Учир нь түүний ойлгоогүй нэг зүйл байсан юм. Модыг мод болгодог зүйл нь үндэсч, навчч, амьдралч биш.
Харин төрсөн цагаас эхлэн газар дэлхийтэйгээ нэг байсан үнэн чанар нь ажээ. Тиймээс тэр олон зуун жилийн турш ариун сүнснүүдийг цуглуулж, өөрийгөө хөрсөнд булж, өндө сургуулахыг оролцсоор байгаач өнөөхөр нь модулж чадаагүй хэвээрээ. Харин түүнийг харсан цөөн харагчид нас барахынхаа өмнө үр хүүхдүүдтэй нэг л үгийг захиж үлдээдэг байсан гэдэг юм. Ой дундаас чамаа харж байгаа мод байвал түүнд бүү ойр тогсон байдаг. Хэмээн Ану яриагаа дуусгалаа. Өвгөн хэсэг чимээгөө сууснаа. Ийм зүйл байж болно гэж үү? Хэмээн асуувал Ану та бүхэн итгэхгүй байх нь аргагүй гэлээ. Одоо тэр чухал биш ээ. Яаж мөөрэ хүн унтаа байдлаас нь сэрхийг чи мэдэх үү? Мэднэ. Би яг одоо нэг хэсгийг олж ирэхээр хөдөллөө. Та бүхэн 2 өдрийн турш энэ хэвээр нь үлдээгээрэй. 3 дахь өдрөөс буцаж сэрэхгүй аваас эцэг өвгдийн зан үйлээр тэнгэр газарт нь даатах нь биз гэж Ану хэлээд өндийн тэндээс гарахаас өмнө өвгөн хичээнгүйлэн амин өхөн үрийг минь эргүүлж авчирч өвгөн ах та жаргал цэнгэлийг минь буцаан авчираарай. Үйл хэрэгт чинь амжилт хүсье. Гэлалаа өвгөө ах минь. Орчлонгийн үннийг тон цөөн хүмүүс л мэддэг гэж хэлээд гэрээс гарч морин дээрээ мордон шогшуулж гэллээ. Нэгдүгээр хэсэг төгсөв. Энэхүү зохиолыг бүтнээр нь M-Book-ээс зохиолчид хэмжин худалдан авч сонсоорой. Баярлалаа. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.